Сайн байцгаана уу? Намайг Дэвлэлтийн Инх Жаргал гэдэг. Би 2015 оноос хойш 10 дахь жилдээ 3 дугаар цэцэрлэгтээ ажиллаж байна. Би хүүхэд байхасаа л багш болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Тийм учраас Дорнот аймагт дах Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Анх тухайн цэцэрлэгтээ багшийн цэцлэгээр ажиллаж байх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын багшаар хөргөн сурч багшаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд бүрээс ад жаргал инээдхөр баяр баясгал гэрэлдэж байдаг. Тэдний сониуц занг байнгын шинийг гэрэл гэлгэж байдаг надад таалагддаг. Тэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж хамгийн их ад жаргалыг бэлгэлдэг. Би дуртай. Дэвждийн Инх Жаргал нь сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр бакалавр зэрэгтэй, Монгол улсын боловсролын заах арга зүйч зэрэгтэй, аймгийн тэргүүний 3 дугаар цэцэрлэгт 10 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Инх Жаргал багш нь бага насны хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, өөрийн боломжит хурд, ялгаатай байдал тохируулан STEM сургалтын нэгдмэл арга зүйд суурилсан сургалтын орчин сургалтын арга зүйд тохируулан ганцаарчилсан хэсгээр бүлгээр тоглонгоо суралцах боломжтойгоор бүрдүүлж тасралтгүй сурах үйлийг дэмжин ажилдаг бүтээлч багш юм аа. Бүлгийн хүүхдийн сурч хөгжих орчныг бүрдүүлэхээс гадна эрүүл аюулгүй орчныг бий болгоход санаачлахтай ажиллаж багшийн туслах, эцэг эх, асран хамгаалагч нарын дэмжлэгтэйгээр стандартад нийцсэн жишг анги бүрдүүлж хүүхдийг тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлж бүхий л талаас нь хөгжүүлэн ажиллаж байна. Инх Жаргал багш нь бага насны хүүхдэд тоглоом бол суралцах үндсэн үйл байхаар тоглоомын аргачлал, хөтөж картыг боловсруулан бэлтгэж хүүхэд өөрөө биедан суралцах үйлийг дэмжин ажиллаж байна. Эвт 4 тоглоомын арга зүйг мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран боловсруулж үр дүнгээ тооцсон оюуны эмчийн гэрчлэгийг 2021 онд авсан тухайн тоглоомын боловсролын 100 жилийн ойд болон цэцэрлэгийн нийт эцэг эх, асран хамгаалагч нарт танилцуулан түгээн дэлгэрүүлж хуваалцсан байна. Аймгийн боловсролын газраас зохион байгуулсан 2025 оны Эрдэм шинжилгээний баг хуралд эвт 4 тоглоомоор 5 настай хүүхдийн суралцахын хөгжлийг дэмжих нь илтгэлийг хэлэлцүүлж 3 дугаар байранд шалгарсан ба бяцхан санхүүч хэрэм гарын авлага боловсруулан дугуйлан удирдан явуулж хүүхдийн бага насны санхүүгийн боловсролыг олгож байна. Багш Инх Жаргал нь гэрээр сургах хөтөлбөрийн хүрээнд тасралтгүй хөгжих, агуулгын хоцрогдолгүй суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 15 төрлийн дасгал ажлын дэвтрийг бүлэг тус бүрт хүүхдийн насны онцлог, агуулга чадварын хүрээнд тохируулан бэлтгэн хүргэж давхардсан тоогоор 4 бүлгийн 1282 хүүхдүүдийн агуулга чадварын хоцрогдолгүй хөгжүүлж байна. Нийт 20 гаруй тоглоомын аргачлал, хөтөж картыг бэлтгэн бусад багш нартаа түгээн дэлгэрүүлж хамтын оролцоотой тасралтгүй хөгжин ажиллаж байгаа юм байна. Шинэ үеийн хүүхдтэй ажиллах хүрээнд тэдний онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалтыг зохион байгуулах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн шинэлэг технологи суурилсан захим AR технологи ашиглан сургалт үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй байгуулж ажилладаг байна. Энэхүү арга туршлага түгээн ажиллах хүрээнд аймгийн хэл яриа мэргэжлийн багш нарын бүлгээс зохион явуулсан үлгэрч багш үйл ажиллагаанд оролцож түгээн ажилласан байна. Бяцхан шавнараа сургаж хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, сэтгэлдээ зүтгэлдээ мэргэжилдээ дурлаж өөрийгөө дайчлан ажилладаг би цэцэрлэгийн багш.